Газар нутгийн чинь 70% нь гадныханд лиценз хэлбэрээр олгогдсон байна. Энэ бол их хурл тарах нэг шалтгаан. Хоёрт үүнийгээ дагаад байгаль экологийн тэнцвэр алдагдсан. Гол ус хэдэн мянган гол урагш сэргсэн, ган зууд тасрахгүй байна. Энэ бол энэ төр засгийн бодлого шийдвэрийн 30 жил бий болсон үр дүн. Энэ бол их хурл тарах шалтгаан. Дараа нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал алдагдсан. Үндэсний аюулгүй байдал 5-6 зүйл байдаг. Гэхдээ нэгийг л дуртай. Тэрэн дээр Монголын ард түмний эрх ашиг хангагдсан нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үндэсний аюулгүй байдал тэр нөхцөлийг бүрдүүлж чадаагүй 30 жилд. Тийм учраас ард түмний эрх ашиг хангагдаагүй явж байна. За энэ бол их хурл тарах дараагийн шалтгаан. За дараагийнх нь Монголын ард түмэнд төр засгийн эдийн засгийн эрх чөлөө олгоогүй. 30 жил ард түмэн өрийн дөнгөнд эдийн засгийн эрх чөлөөгөө боочлогдож амьдарч байгаа. Энэ бол их хурл тарах шалтгаан. За дараагийнх Монгол улсыг 30 тэрбумын өрийн доллар 30 тэрбум долларын өрийн дөнгөнд оруулж хайсан гадаад өр. Энэ бол их хурл тарах шалтгаан. Дараагийнх эдийн засгийн үүнийгээ дагаад эдийн засгийн тусгаар тогтнол алдагдсан. Энэ дараагийн шалтгаан их хурл тарах. Дараагийнх Монгол улс асар их баялагтай. Гэхдээ энэ 30 жил Монголын ард түмэнд баялагт нь эзэн болгож чадаагүй. Нэгч ноогдлаа шиг юм өгөөж хүртээгээгүй. Энэ бол их хурл тарах шалтгаан. Дараагийнх одоо энэ үеийн их хурлууд засгийн газрууд үндсэн хуулиар хэд хэдэн үүрэг хүлээж байгаа. Тэр үүргээ биелүүлээгөө буюу үндсэн хуулиар зөрчиж ирсэн. Энэ бол их хурл тарах шалтгаан. Дараагийнх их хурлын гишүүд тангараг өргөжөөж их хурлын гишүүн болдог. Бүрэн эрх нь эхэлдэг. Тангарагн дээр нь би 3 зүйлийг л хэлье. Нэгдүгээр нийт иргэн буюу Монголын ард түмний эрх ашиг эрхэмлэн дээдлэн гэдэг тангарагтай их хурлын гишүүн. Энэ дээдлж чадаагүй. Энэ ард түмэн чинь дээдлэгдээгүй учраас энд ингээд ядаагүй туйл болоод байж чинь. Эдийн засгийн баталгаагүй, ажил орлогогүй дампуурчаад байж.